Сайн мэцхан үзэгч сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч инженерийн ухааны доктор Цагааны байгаль мөрөлцөн гэж оролцож байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. За юуны бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцож байгаа танд маш их баярлалаа. Тарган сайхан намарчж байна уу? Сайхан намарчж байна. Нэвтрүүлэгтээ өрсөнд баярлалаа. Ингээд би нэвтрүүлгийн туршид танаас 100 асуултыг асуун, та надад 100 хариултыг чин сэтгэлээс өгнө. Ингээд хоёул өнөөдрийн нэвтрүүлгийг эхлэе. За. 2007-оос 2009 онд та Америк нэгдсэн улсын Харвардын их сургуульд судлаач багшаар ажиллаж исэн байлээ. Юу ямар судалгаан дээр ажиллаж исэн бэ та? Би Харвардын анагаахын их сургууль, Харвардын их сургуулийн анагаахын их сургууль, мөн одоо Массачусетсын нэгдсэн эмнэлгийн радиологийн буюу төр сонирхлогооны танхимын хамтран одоо байгуулсан хамтран судалгаа хийдэг тийм 3 хэмжээст одоо онцлогооны лабораторид нь хортовдрын автомат онцлогооны систем хөгжүүлэлт дээр судлаач ажиллаж байсан. Угаасаа миний нөгөө докторийн зэрэгээ хамгаалсан сэдэм чиглэл маань анагаахын инженерчлэлтэй. Тэгээ анагаахын инженерчлэл хэрэг хүмүүс бас яг юу вэ гэж асуудаг. Би өөрөө бакалавра бол электроник мэдээлэл зүйн чиглэлээр хамгаалаад тэрний дараа Японы хортовдрын төв буюу National Cancer Center-тэй хамтарсан судалгаа хийхдээ нөгөө хавдрын одоо бүтэц одоо байрлалыг нь яаж агаад юм автоматар одоо онцлох тийм систем хөгжүүлэлт гэдэг 90-ад оны сүүлээс эхлээд аягүй эрчимтэй явсан л да. Тийм судалгаан дээр ажиллаж ирсэн. Тэгээд тийм сэдвээр докторийн зэрэг хамгаалсан байсан. Тэгээд Японы эдийн засгийн яамны санхүүжил, эдийн засаг боловсролын яам, тэгээд бас нутгийн захиргааны байгууллага дээр үдэл Японд бас орон нутгийн тийм яамтай байсан л да. Тэр яамд хамтарсан тийм томоохон төсөл дээр 5 жил ажилласны дараа Харвард руу явсан юм байна. Тэгээд Харвардд очиж хийсэн ажил маань ч гэсэн яг адилхан олон хэмжээстэй төрснөөс ингээд шулуун гидсний хортовдрыг яаж тэр математик заа хөгжлийн гаргаад онцлох вэ гэдэг төсөл дээр ажилласан. Яг хаа тухайн үедээ бид нар бол одоо машин learning буюу одоо deep learning те одоо big data гэдэг яриад байгаа юм. Одоо том өгөгдлөөс шаардлагатай юм онцлогуудыг нь авч жагаад юм шийдвэр гаргадаг машинд хийгээд тэгээд энэ хавдартай хавдраггүй юу гэдэг юм ингэж гаргадаг ийм аргачлал байдаг л да. Тэгээд одоо бол бид нар энийг хиймэл оюун ухаан гэдэг юм уу зохиомл оюун ухаан гэж ярьдаг болчиход байгаа. Тэрний одоо суур судалгааны ажлуудыг хийжсэн гэж хэлж болно. Таны нэр дээр тань дээр 7 патент зохиогч ирэх байх гэсэн шүү. Энээсээ сонирхолтой ш та. Энийг бол би докторийн ажлаа хамгаалсны дараа Японы одоо Шизуокагийн улсын их сургууль, мөн одоо Хамамацугийн анагаахын улсын их сургууль дээр хамтарсан төсөл хэрэгжүүлж явах явцдаа зохиогч эрхэнд нь одоо хамтарсан юм байгаа л та оролцож гаргасан юм патентууд зохиогч ирэхэд байна. Манайд одоо дурангийн мэсэл гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ дурангийн мэслийг бий болгох анх бол маш их тооцоо судалгаа хийж ингэж бий болгож гаргаж ирсэн аргачлал байгаа байхгүй эмчилгээний аргачлал. Тэгээд тэр дурангийн мэслийг хийхэд жишээлбэл одоо дурангийн бүтцээс өсвөлээд ийм нарийнхан хоолоогоор очиод тэнд байгаа хэвлийн хүндэд байгаа ийм том хөндийг ингээд зургийг авнаа гэдэг чи өөрөө бас технологи байгаа. Тэгээд тэр технологиг хөгжүүлдэг тэнд одоо тэр дурангаас нэг ийм гар шиг юм гарч ирэл ингээд. Тэгэл тэр юм дээр яаж хүрх юм те. Та одоо манай энэ камера барьж байгаа залуу маш сайн мэдж байгаа. Линзийнх нь гүдрээс хамаарал ингээд цаана харагдж байгаа юм хүм аяга өөр шүү дээ. Тэ? Энэ бүх юмнууд ингээд судалгаа хийгээд тэгээ судалгаа болгоно ингээд патентчулж авах юм бол яг 2000 оны ихэр бол аяга олон улсын түвшинд их тавигдаж эхэлж байсан л да. Одоо энэ дотор бол ийм програмчлалын кодоос эхлээд ийм зургийн боловсруулалтын аргачлалч байж байна. Бүхэлдээ ийм одоо мэслийн үед хэрэглэгдэх тоног хөрөмжч байж байна. Хамтарсан юмнууд байна. Хүн болгонд ер нь хэлэх дуртай үг гэж байдаг аа.
Таны хувьд та ямар үгийг одоо хэлэх дуртай байдаг вэ? За би одоо нэрт математикчийн Альберт Эйнштейний бэрхшээл дунд боломж үргэлж байдаг гэдэг энэ үгийг хэлэх дуртай. Янз бүрийн одоо хэцүү шалгалт тий. Сорил тулсан үед энийг байнга бодож явдаг. Таны сонирхол болон хоббины хувьд одоо бол ажил их завгүй болохоор бараг л ажил хобби болсон гэж хэлж болно л да. Гэхдээ боломжоор цаг гаргаж ном уншихыг боддог. Ер нь бол залуу байхаас нэг 20 жил одоо спортоор бас хичээлж байна. Жим спорт. Та бүр багтаа ер нь ямар мэргэжилтэй болно гэж боддог байсан юм? Би 7 хүүтэй айлын тавтах нь. Тэгээд одоо ингээд эргээд харахад манай ах эгч нар би одоороо 2 дүү маань гэсэн бүгдээрээ инженерийн чиглэлээр одоо сурч төгсөж мэргэжил эзэмшүүлсэн ийм хүмүүс байдаг. Ер нь тоондоо тий физик математиктэй шум зурагтай ийм дуртай ах дүүнэрийн дунд өссөн болоод ч тэр юм өөрийгөө бол ямар нэгэн тийм одоо үйлдвэрийн газарт ажиллах ч юм уу нэг инженерийн ажил их эсвэл сүүлд одоо олимпиад физикийн чиглэлээр ингээд дагнад сурах явцтай бол энэ одоо бас энэ дэлхийн хэмжээний эрдэмтэн болох юмсан тий одоо юу гэдэг Мари Кюри гэдэг физик шиг тийм шинжлэх ухаанд одоо амнасаа шаардлага үздэг тийм хүн болох юмсан гэсэн тийм нэг бадрангуй мөрөөдөлтэй байсан байна. Тэгээд одоо хүсэл мөрөөдөлтөд хүрсэн байна. Тийм одоо тэрүүн зэрэг эрдэмтэн бол болоогүй. Хэр стрессэнд орж байна та? Ялангуяа би нөгөө Японд жоохон утсан л да. Одоо тийм докторийн зэрэг хамгаалсан. Тэнд би 10 жил ажиллаж амьдарсан байдаг. Тэгэхээр Японыг бол айгүй их стресстэй нийгэм гэж хэлдэг шүү дээ, тий. Үнэхээр стресстэй нийгэм юм байсан байх гэдгийг би бас дараа нь ингэж жоохон ухаарад байгаа. Тэгээ манай Японы найз нар бол надад хизээч чи стресст ортгүй хаа гэж хэлдэг байсан. Гэхдээ эргээд бодоход стресст орчихсон тохиолдол бол байсан байлээ. Тэгэхээр одоо стресст ордог хүн л юм болохоор. Гэхдээ Япон Монголыг харьцуулаад авчихвал Монгол хамаагүй тайван байна уу тий? Тий. Монгол хамаагүй сайхан шүү дээ. Гүтинд одоо тийм сайхан хөгжилтэй орон гэж одоо тэнд стресс юу байна? Стресс нийтийн өмнө айгүй хариуцлага өндөртэй нийгэм л дээ. Тэр хариуцлагаа дарагдаад одоо хувийн төвшөнд хүртэл стресс хуримтлагдах тохиолдол их байд юм болов уу? Таны үнэт зүйл юу вэ? Үнэт зүйлийг би бол хувийн төвшөнд л хэлье гэж бодож байна. Надад асуулт их гайхалтай асуулт юм билээ. Ер нь бол ингээд юм бодогдуулж байна. Монгол хүн гэдэг юм маань миний бол үнэт зүйл. Өдөө зэрэгтэй явхад өнөөдрийн төвшөнд хүрэхэд бол би монгол хүн болж төрсөндөл чадсан гэсэн нэг тийм суур юм байна. За яхаа бүр ингээд яхаа зүгээр л хамгийн түрүүнд хүн чинь ингээл нөгөө гэр бүл хүүхэд ингээл үндсүүлгээл бодгол юм байл л да. Гэхдээ энэ бүхний цаад суур нь ялцчгүй энэ монгол гэдэг үндэст нь л байгаа юм да. Та хэр шүүмжилдэг хүн бэ? Ер нь жоохон шүүмжилдэг талтай байсан. Одоо тэгээд бас нэг жоохон нөгөө өөр сууж байгаа юм уу? Аль болох юмыг шүүмжлэх биш, эрг өнцгөөс нь харъя. Шүүмжлэх хөл амархан хийх бүтээх хэцүү гэдгийг бас ихтэй мэдэрч байгаа. Насан дээр явна да. Та өөрөө шүүмжлэлийг яаж хүлээж авч байна? Шүүмжлэлийг бол би нээлттэй хүлээж авдаг. Ер нь над шиг ийм ажил хийж байгаа хүмүүс шүүмжлэл бол шүүмжлэхээсээ илүүтэй одоо ташуур өгж байгаа мотивац болох зүйл гэж хүлээж авах нь зүйтэй. Энэ хүний хувь тавилан гэдэг зүйл байгаа шүү дээ. Яаж явах нь энэ амьдралдаа яаж явах нь ер нь юунаас шалтгаалт. Гэхдээ хэдийгээр би одоо жоохон шинжлэх ухааны талдаа хүнчгсэн үлийн өрөө гэж байдаг гэдэгт бас жоохон итгэдэг. Энэ бас буруу өнцгөөс нь битгий болгоорой. Юу гэхээр бурхны одоо бадамжны одоо сургаалт шигсэн байдаг л да. Би энийг бүр ингээд фэйсбүүкийнхаа өөрийн хаягн дээр ингээд бичсэн байгаа юм. Бичээд одоо 4-5 жил болж байна. Юу игшин хормын үйл бүхэн энгүй орчлон урлан буй гэдэг айгуу гоё толгойлвсан ийм
үгийг би нэг номноос уншичаад айгүй үнцгий сэтгэл төрүүлсэн болохоор ингээд бичиж авч ирсэн. Тэгээ тэрийг дараа нь фэйсбүүк дээр дуртай үг гэдэг юм дээр ингээд оруулсан байт юм лээ. Би түрүүн өөрөө хэлсэн дуртайгаас жоо өөр үг болчлоо. Гэтэ тэр маань юу гэсэн үг вэ гэхээр өнөөдрийн мэдрэж байгаа үйлдэл бүх юм урдаа өнгөрсөн цаг дээр ч ирээдүйд ч холбоотой. Тэгэхээр хувьтайлан бас нэг тийм юм байдаг юм бол да. Тэгээд монголчууд бол нэг үе бурхны шашныг шүтжсэн үе гэдэг тийм. Тэр бол одоо бид нэр өнөөдөр шарын шашин муу байсан, сайн байсан, зөв буруу гэж ялгахаасаа илүүтэй тэр бол яалтчгүй бидний нэг хэсэг, бидний хүүхд түүхийн нэг хэсэг байгаа байхгүй яс мах цуснд байгаа ч юм байж мэднэ. Тэр утгаараа энэ хувь тавиланч гэдэг юм энэ эргэх холбоо, үеийн үр гэдэг юмд бол жоох итгэдэг. Таны хамгийн ад жаргалтай байсан мөч тэр мөчөөсөө хуваалцаж. Ер нь хүний өнгөрсөн амьдрал тэр чиглэл ар жаргал байх л та. Гэхдээ онцолж та хуваалцаж. Маш их эго өндөртэй, өөртөө дуртай хүн бол өөрийнхөө амжилтыг өргөл төрсөн үе юм тий. Ингээд ад жаргалтай мөч гэж мэдрэх байх. Би бас жоохон эго өндөртэй ч гэж магадгүй. Тэр утгаараа нөгөө нэлээд хичээж докторийн зэрэг хамгаалж исэн үед бол за нэг юмны ард гарлаа та гэж бодогдох үе байла. Гэтэ бас их сонио штэ. Би одоо штэ нөгөө жоохон гадаадд Японд төгснөхийн дараа нэлээд ажиллаж байгаа. Дараа нь Америкт очиж бас 2 жил ажиллаад эргэж ирээд буцаа Японд сургууль 5 жил 4 жил ажиллаад эргээд ирсэн л дээ. Энэ хугацаанд маш их олон удаа Монгол руугаа ирж буцсан байдаг байхгүй юу. Тэгээ эргээд харахад цаг ямагт харих онгоцонд суугаад явж явах мөч бол үнэхээр тухайн насны тухайн үеийн хамгийн ажиргалтай мөч нь бас байсан байж магадгүй юм аа. Гэртээ харих зам хамгийн сайхан зам гэдэг тийм ээ. Тийм. Бүх юмтай галан гэж өгдөг л да. Гадаадд байгаа хүмүүс бол энийг бас бүгдээрээ л мэдэрдэг ийм мөчүүд энийг. Таны ойр дотны хүмүүс таны чухам юунд татагддаг бол? Би бол зүгээр ингээд яг сайн ингээд 4 жил төлөөлөгчийн ажил хийнгээ. Бас төлөөлөгч нараас өөрийгөө юугаараа дутчихвэн. За бас юугаараа одоо тэд нартэй нийцэх юм байна энэ гэж хүн л юм чин бодож ингээд дотрын цуг ажиллаж хамтарч 4 жил одынхаа удирдлагыг хийж ирлээ шүү дээ. Тэгээ тэр явцдаа зүгээр өөрөөсөө анзаарсан зүйлгээл би ч одоо нэгийнхэн хилэн далангуй хүн юм болоодаа л гэж өөрийгөө бодоод байгаа юм. Тэгээ тэр хилэн далангуй за нээлттэй гэж бас ингэ 100% бас хэлж чадахгүй надаас нэг удаан жилийн нэг Япон төлөвшил байна юмыг ингээд нэлээд эцсийн мөч хүртэл ингээд яаж яагаад хэлдэг ярьдаг. Гэхдээ нэг хоёр нүр гаргаад байдгүй илэн далангуй жоохон шударгадуу тал нь хүнд ингээд ойлгомжтой бас байдаг юм байж магадгүй. Таны төвчгэд хамгийн хэцүү зүйл юу вэ? Би хувийн төвшөнд бол найз нөхөд хамтран ажиллаж байгаа хүмүүс ялангуяа одоо доор ажиллаж байгаа хүмүүсийн тэр ингээд надыг хуурахад айгүй дур. Би түрүү хэлсэн шүү дээ жоохон илэн далангуй ойлгомжтой болохоор бас хүмүүст жоохон амархан юм шиг хуурчмар юм шиг ингэж сэтгэл бас төрүүлждэг байж магадгүй. Тэгэхээр ингээд итгэж явсан хүн маань ингээд надыг хуурахад бол намайг хуурахад жоохон төвчсгүй юм бол. Ер нь хэцүү асуудал шүү дээ. Таны амьдралдаа хамгийн хичжсэн тохиолдол. Манайхаа ингээд Япон гэхээр Арлын Япон улс гэл нэг далай малай загасчлал ингээд явж байгаа юм шиг төсөөлтөд. Гэтэл яг үүндээ Япон улс маань ингээд ойноос урагшаа сонсгоцсон тогтолцоотой. Тэгээд яг Арлынхаа голоор ингээд айгүй өндөр уултай ийм нутаг дэвсгэртэй улс л да. Тэгээ хүмүүс нь айгүй их уулын спортоор хичээлдэг, ууланд их явдаг. Нутаг болгоны ууланд ингээд тухайн уул руу нурууд руу авирах ингээд уулын зам тавигдсан. Тэгээ тийшээ ингээд явдаг маршруттай ингээд тэгээд ингээд уулын арил тэгээд явжсэн чинь нэг өдөр ийм айгүй түргэн урсгалтай голын дээгүүр тавьсан ийм дүүжинд гүүрээр гардаг байхгүй юу? Японы уулын авиралтын зам нь маш сайн зассан байдیں۔ Тэгээд гүүрээр гарсан чинь ингээд нэг гүүрэн жоохон айгүй эвгүй усны төвшөнд дэшилцсэн. Тэгээд гарсныхаа дагаараа би найздаа айгүй эвгүй гүүрээр гарлаа. Энэ гүүр зүгээр байгаа гэсэн чи зүгээрээ
мэддэг байхгүй. Тэгээ яасан ингээд эвдэрчүүл яах вэ дараагийн хүмүүс хэрвээ нэвдэрсэн байсан бол хоёулаа гарахааргүй байсан байж та гэсэн чинь эвдэрчүүл хүмүүс ирээл засчихна гэдэг хэрнээ. Тэгээ яаж засах юм бэ? Яаж мэдэх юм бэ эвдэрсэн юм гэж эзэнгүү уул штэ. Тэгээ хэлсэн чи үгүй энд ингээд камераар хянжаад ингээд гэсэн байхгүй. Тэгэхээр энэ бүр 95 6 оны үед юм байна л. Айл камер байгаа гэсэн чинь ингээд дээр нь одоо тэр үед чинь бол одоо бараг л энэ телевизийн камер шиг одоогийн шиг дижитал камер биш байсан баг гэж үү. Телевизийн камер шиг ийм том камер ингээд цоцсон байгаа чинь. Тэгээ бүр амар гайхаад хүү тийм үү ямар мундаг хянжээд. Тэгээ би байхад энэ эзэнгүү ууланд тэгээд энэ камер ингээд зооцсон байж байгаа. Хүнтэй аваад явчихдаг юм уу гэдгсэн чинь манай найз чив чимиг болж байгаа юм бичсэн. Юу ч хүн авч явах юм бэ гэсэн үг. Гэхдээ энэ чинь үнэтэй сайтай эдэлцтэй одоо тийм муу хүн байна штэ ямар ч улс оронд гэдгсэн чинь байхгүй. Ууланд ийм уулын камер авч явах хүн авирихгүй гэж хэлэхэд нь би амар иччихсэн. Яагаад би тийм өнцгөөс нь тэр хартсан юм болоо тэгээд хилцсэн юм болоо тэгээд энэ тохиолдол надаа маш их зүйлийг хизээч ингээд чин сэтгэлээсээ ууланд дуртай гэд ингээд надад ууланд яаж явахыг зааж өгсөн тэр найздаа тийм юм хэлцэндээ тийм өнцгөөс харцсандаа аяга очижсэн. Тэгээд энд явахтай нэг нийгмийн ялгаал гарч байна л да тий хүн өнцөг гэхээс илүү тий. Манайхаас бол нэрэл аваа явчих л үү. Харин тухайн үед ч одоо 90-ад оны үед Монголд маань бол одоо хав хасан ийм цаг үе байлаа шүү дээ. Шилжилтийн одоо тийм өнцгөөсөө гэсэн юм уу. Би ч тэгээд нөгөө Японд нэг жоохон орчуулгын ажил оюутан багтаа хийдэг байсан. Тэгээд Монголоос ирсэн хүмүүс энэ чинь авч явж байгаа нь л тэгэл одоо видео тоглуулагч эгээл том телевиз авч явдаггүй байлаа. Тэгэл камер тийм л юм авч явдаг. Тэгэл тийм хүмүүстэй ингээд би орчуулагч хийжсэн болохоор тийм зөвхөс таарсан юм болов. Тэрнээсээ ингээд одоо бодох тусам жоохон хичээд байдаг. Таны гойд сайн хийж чаддаг зүйл юу вэ? Ер нь бол жоохон залуудаа бол мэрэгжлийн хүрээнд бол жоохон тоо молог сэтгэлээс сайтай байсан болов гэж бодож байгаа. За өнөөдрийн хийж байгаа ажил үргийн хуваарлтын хүрээнд бол ингээд янз бүрийн ийм эдрэтэ юмны уялдаа холбоог нь хараад тэгээ анализ дүнэлт хийгээд ингээд гэж дүнэлт хийчихэд юм те тэр нэг стратеги боловсруулах ч гэдэг юм тийм юмдаа жоохон сайн байж магадгүй. Таны сонсохыг хүсдэг үг ямар үг вэ? Сонсохыг хүсдэг үг. Зөндөл юм байдаг баг. Гэтэ би саяхан нэг кинон дээрээс энэ үгийг сонсоод айгу дургу өрөөд гэхээр алим унахта модноос холддоггүй гэдэг үг. Тэр алим унлаа гэхэд тэгэл нэрэл модноос өнгөрөөд хаа болдог вэ? За материаллаг талаас тий яг үнэнч тал байна гэхдээ жоохон муухай өнцгөөс нь ингээд авчих юм бол нэг ялангуяа залуусд бол одоо нэг боломжийг хязгаарласан ч юм уу тий нэг тийм үг юм болоо да. Одоо хит бид нар тийм хөвшмөл ойлголтод баригдаж одоо энэ үл юм байдаг тэр үл тийм байдаг гэж амьдрах цаг үе бас биш болчиход байна л да. Өөрөөсөө өөр байгаа зүйлийг дайсан байна гэж харахаасаа илүүтэй энэ хүн бол өөрөө онцлогтой байна, юник байна гэж харах тий. Энэ хандлага өөрөө юмыг урагшлуулдаг юм. Тийм хүн цөөхөн болж ирж байгаа энэ цаг үед энийг эсрэгээрээ нөгөө төлөвшүүлэх юм шаардлага байна. Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл? Би Японы хэлийг бол хамгийн сайн мэддэг гэж хэлж байна. Ер нь ямар төвшөнд мэддэг вэ? За, эд одоо Японд ажиллаж амьдарч явах төвшөнд бол оюутныхаа одоо зассан шинжлэх ухааны илтгэлийг засах үс төвшөнд. Оюутан байхдаа би Японы гадаад хэргийн яамны харьяа тийм орчуулгын төвчөнд бүртгэлтэй орчуулагч ажил 4 жил хийсэн. Тэгээ энэ үед бол би гадааддаас ирсэн, за ялангуяа Монголоос ирсэн албан айлчлалуудад аман орчуулга, синхрон орчуулга хүртэл хийж байла. Нэг соёлын форум дээр. За Монголоос бол тэгэл ерөнхийлөгчийн айлчлал, ерөнхий сайдын айлчлал хүртэл явж исэн. Хамгийн оргил нь бол одоо
манай ерөнхийлөгч ирээд тэргүй хатгатайгаа зүгээсэн байсан. Тэгээд Японы эзэн хааны одоо оройн зоогон дээр хатан хаан тэгээд манай ерөнхийлөгч тэргүй хатгатай хоёрын дунд сууж одоо орчлоо тэр хичээлээ. Хүмүүс одоо хөлийг ингээл нэг сурчвал болчдөг гэж бодоод бас тийм шүү. Баян ингээд хэлий чинь хэрглэж тэр чинь амьд байж төлөвшчээдэг. Гэтэ их сонин. Би жишээлбэл орос хэлийг дунд сургуульд байхдаа 7 жил үтсэн байгаа байхгүй. Хэд одоо би бол орос хэл телевиз үзэхэд хэдэн жил бол би ерөөсөө орсоор үзээгүй байж байгаа л үзэж байгаа шүү дээ. Үзэхэд киног нь ойлгочод байгаа юм. Караоке ороод орсдог зүгээр дуулчихад байгаа юм. Тэгэхээр энэ 10 хэдтэй эд нэг сурах насан дээр сурсан хэлбэл бас төрөл хэлнээс өөрсгөө сайн суусан байт юм байна гэж бодоод байгаа. Таны одоо мэдэх Япон хэлтэй хүмүүсээс хамгийн лаг хэлтэй нь хэн бэ? За одоо миний намайг Японд очихоос 2-3 жилийн өмнө Японд очиж Японы засгийн газрын тэтгэлгээр очиж сурж агаад төгсөө тэндээ ээлжүүлэн компани дээр байгуулад явсан. Одоо ч Японд байгаа галт гээд симпай. Төгс симпай бол тий. Энэ айлчлууд би тэгээ монгол хэлийг маш сайн сурсан одоо Оцка гэдээ бас нэг залуу байдаг. Энэ мөст Монголын ангид энэ төр сууж. Тэгээ Оцкасан галт симпай. Тэгээ бит гурав тэр цогтой их айлчлаар орчуулгаар гардаг байсан. Тэгэл бас ингээл гендрийн дэвшүүлэлцэн мөрцөг хамгаал ялангуяа ерөнхийлөгч ерхий сайд мэд чинь гэргийн мэрэгтэй ярьдаг болохоор намайг бас аяг ажиллаулдаг гэсэн л да. Гэтэ яг тэргүүн орчуулгыг бол энэ хоёр хүн хийдэг байсан. Одоо бүр аимшигтай сайн болсон баг. Гэсэн баг тийм. Гэхдээ таны Япон хэлний мэдлэг бас мундаг юм шиг байгаа юм. Би ч одоо Япон хэл мэдэхгүй юм чинь яг юугаар нь би өөрөө мундаг гэдэг үгнэд байгаа гэхээр Японы их сургуульд одоо багш хийгээд Япон хүнд одоо хичээл заана гэдэг чинь л одоо тэрийг илэрхийлж байгаа байлгүй дээ гэж би ойлгосон шүү. Хүн хөтөл суралцна гэдэг ярьдаг шүү дээ тийм ээ. Та одоор юунд хамгийн ихээр суралцахыг хүсэж байна? Би цаг гарвал сурмаар юм нэг 2 зүйл байдیں۔ Уран зураг сурмаар байдгийн. Төгөлдрөөр юм уу хийл дарж сурмаар байдгийг. Энэ бол одоо баг би 10-аас одоо мөрөдж байгаа гэх юм уу. Тэгээ би аль алиг нь хүүхдүүддээ сургачлаа гал да. Өөрөө цаг байхгүй болохоор хүүхдүүддээ боломжийг нь олгоод багш магшийг нь аваад. Зав болтохгүй байна. Зав болтохгүй. Одоо ч нэг үе бодох юм бол залуучууд их гадаад руу явж сурдаг болж байна тийм ээ. Ер нь нин төрөнд юуг анхаарах хэрэгтэй. Танд бол одоо туршлага шүү 18 настай Япон руу явж исэн. Ер нь таныг явж явах үед Япон руу ер нь Монгол оюутнууд сурдаг байсан юм. Хоёр л оюутан явдаг байсан. Японы засгийн газрын тэтгэлгээр инженерийн чиглэлээр. Тэгээд энийг яагаад явдаг байсан бэ гэхээр нөгөө говь үйлдвэрийг барьсан. Тэгээд говь үйлдвэр чинь Япон технологиор нөгөө дайны төлбөрт Японы засгийн газрын санхүүжилт барьсан үйлдвэр шүү дээ. Тэгэхээр энэ үйлдвэрт ажиллах боловсон хүчин бэлдэнэ гэдэг утгаар нь дандаа эрэгтэй оюутныг гээд 2 хон оюутныг 2 дугаар курсээс нь шалгаруулж аваад ингээд явуулдаг гэсэн инженерийн чиглэлээр. Тэгээ би бол Японд одоо инженерийн чиглэлээр хэвсэн хамгийн анхны Монголын эмэгтэйсэн тийм. Одоо одоо бол айгүй их залуучууд нь бас надаас их асуудаг. Одоо Япон ямар байна? Яаж явах вэ? Тэгээд би бол энэ боломж нь бол яв ингээд дайчлаа гэж хэлдэг. Гэхдээ залуучуудаа зүгээр үнэхээр цахимаар байгаа юм юу вэ гэхээр өнөөдөр Монголын нийгэм бол миний үеэс шал өөрчлөлтсөн байхгүй юу? Миний үед ч одоо Япон хэл хирогана, катакана гэсэн үсэг дээр нь ханцтай гэдгийг ч мэддэггүй юм үе байлаа шүү дээ. Би ч очил ханцтай л гэж бодож байсан. Ханц л үзээд байгаа юм баг гэж утсан чинь өөдөөс нөгөө цагаан толгой шиг юм заадаг баггүй юу. Тэгээд би Японы өгшөөс Япон хэл чинь цагаан толгойд байсан гэсэн чи хирогана, катакана гэж байт юм аа гэд хичээл эхэлж ирсэн. Тийм л үйл. Гэтэл өнөөдөр бол онлайнаар гадуур номын санд маш их сурагчид боломжууд байгаа байхгүй юу. Тэгэд энийг маш их Монголд байх хугацаанд өөрөө
ингээд хайчлаад цагаа зохион байгуулад хилээ сурчаад очивол дараа нь тэр өндөр зохион байгуулалтад цаг өөрөө үнцэн, цаг өөрөө мөнгө ийм нийгэмд амьдрахад өөртөл хэрэгтэй. Тэгэхгүй болохоор нөгөө монгол хүний нөгөө нэг сайхан энгийн сайхан элдвтэй зангаараа за очихороо сурчнаа гэж залуучууд очсон хүмүүс байдаг. Тэгээ очисон хойноо хэл мэдэхгүйгээсээ болоод алдчихээн. Хэл мэдэхгүйгээсээ болоод ажил олж чадахгүй байна. Хэл мэдэхгүйгээсээ болоод олигтой сургуульд орж чадахгүй байна. Хэл мэдэхгүйгээсээ болоод тэтгэлэг авч чадахгүй байна. Тэгээ хэл мэдэхгүйгээсээ болоод ингээд хэцүү юмнууд зөндөө тулгар штэ. Тэгтэл бол Монголд илүү цагтай байна. Ямар ч байсан аав ээж нь хоолнд энэ гаргаж байна. Орон байр байна. Тэ? Зүгээр л тийм эрсдэлтэй юм л шууд пүл гэл орж бас болохгүй байхгүй. Тэгэхээр эндээ ингээд улс тэр ч утгаараа би одоогийн залуучуудыг болдог бол бакалавра Монголд хийчихэд тэгээ магистр докторийн эссе ч юм уу эсвэл бүр ингээд яг үйлдвэрийн газарт ажиллахаар хүмүүс явдаг л да. Тэр нь хүртэл ингээд бакалавр хийчихэд очисон хүн тэнд ингээд үйлдвэрийн газарт ажилласан ч гэсэн 1-2 жилийн дараа аваад харих юм дэс ундаа байна гэж хараад байгаа. Тийм л юм зүйлмөр байна. Таны хамгийн их айдаг зүйл юу вэ? Хайртай хүмүүсээ алдахаас байна. Хайртай хүмүүсийн итгэлийг алдахаас байна. Ер нь хүний итгэлийг алдахгүй байгаагаараа өөрөөрөө амьдрах шиг сайхан байхгүй л дээ. Таныг яг одоо цорын ганц нэг хүнд баярлалаа гэдэг одоо үгийг хэлээч. Гэвэл та энийг сонгох уу? Хэлээс олон хүн байгаа. За би яг өнөөдрийн мөчтөл би багш нартаа л баярлалаа гэж хэлдэг. Ковидос болоод бид нар би манай хоёр хүүхд хоёулаа дүн сургуульд сурдаг. Тэгээд улсын сургуульд сурдаг болохоор тийм багш нарыг хараад үнэхээр бидний үед одоогийн багш нар маш хэцүү байна. Гэтэ бидний тэгчил зааж байсан багш нар бол үнэхээр сэтгэлээсээ өөрийн хүүхдээс ч илүү тэгш хандаж тэгш боломжоор гэж зааж ирсний хүчинд өнөөдрийн бий байгаа. Мэдээж аав ээжтэй талархах юм байж болно. Миний хувьд бол одоо тэтгэлгийн өчнөө тэтгэлгийг авч бас ингээ багш нараа заалгуулж амьдралын гарагаа тэнд ажлын гарагаа Японд эхэлчихсэн үед японочдод ч гэсэн баян талархах сэтгэл тээж явдаг л да. Тэгээ зүгээр хүнд зориулж гэх юм бол би үнэхээр тэр дээрвийн багш нарт бол талархаж байдаг. Тэгээ би ихтэй өнөөдөр бас ингээд өөрийн амьдрал ч гэсэн бас төсвийн хэдэн төрөний залингийн хооронд байгаа ч гэсэн хүүхдүүдэд ингээд заач гэж хичээж байгаа багш нарт ч гэсэн аав ээжүүд талархалтай хандаж талархалтай яваасай л гэж үнэхээр чин сэтгэлээс өсч байна. Би яг нийслэлдээ энэ боловсролын чиглэлийн өрөөнд ганц 2 хөтөлбөр энтерт бас өөрийн санаа ногод тусгаад ажиллаж л байна л да. Тэгээ яг бодит байдлыг дотор нь ороод мэдэрч байгаа хүний үед бас энэ эфирийг ашиглаад хэлмээр байгаа. Манайхаа ингээд улс орны хөгжил юу вэ гэхээр хүний хөгжил нь чухал байна. Хүнээ хөгжүүлэхийн тулд боловсрол чухал байна гэж яриад байдаг. Ярих бол амархан яг хийж хэрэгжүүлэх аягүй хэцүү. Эцэгчүүд ч гэсэн боловсролыг үнгүй юм шиг боддог. Гэтэл боловсрол хизээч үнгүй ш. Хот дээр маш их мөнгийг боловсролын салбарт зарж идэг. Ганц хот ч биш. Улсын хэмжээнд бид нэр төлрүүлсэн татврын орлого танаас цалингаас ч авч байгаа хүмүүс маш их мөнгийг энэ сургууль цэцэрлэг барихад багш нарыг нь цалинжуулахад зарж штэ. Тэгэхээр бид нар энд миний хүүхэд биш байсан ч гэсэн энэ төрийн өмчийн сургууль чанартай байх ёстой. Хүүхд яваагүйс чанартай байх ёстой гэдэг өнцгөөс нь харах ёстой. Хүүхдүүдийн энэхээ хичээлийг бас боломжийнхаа хүрээнд аав ээж нь зааж өгөх ёстой. Тэгэхгүй бол зөвхөн боловсролыг төрийн нуруунд дээр авчна гэвэл одоо баг боломжгүй болчихдог. Тэгэд ийм цаг үеийг ингээд бодохоор тийм ярих амархан хийх хэцүү байгаа юм л. Боловсрол гэдэг чинь өөрөө амар өнөртөгтэй. Энэ авилгал хийх хүлийн асуудал юу нь яавал жоохон баятайхан болох уу гэж боддог уу та? Авилгал хийх бол авилгал яг та манайх нөгөө авилгал гэж нэг гоё нэр өгч л байгаа тий. Ясн дээр энэ л юм тэрэг штэ тий. Авилгал гэхээр эрх мэдэл одоо юу гэдэг боломжоо энэ давуу талаа ашиглаж хувийн эрх ашигын төлөө ашигласныг хэлж байгаа шүү дээ. Тэгээ энээс үүдсэн хор хохирлон зүгээр нэг хэдэн төгрөгийн асуудал биш ингээд айгүй
итгэл үнэмшлийг байхгүй болгоод байгаа юм. Айгу амжигтай санагдаад байна. Ялангуяа ард түмний одоо төрдөө итгэж байдаг юм. Залуусын одоо итгэл үнэмшлийг хүртэл ингээд авч хаяад та дөрөв хэлсэн ингээд манай залс гадагшаа явах гээд нэ. Тэгээ айгу их явах гээд нэ. Тэгээ энэний бас нэг шалтгаан энэ бас авилгал байгаа байхгүй. Залуус яалтчгүй мэдрээд штэ. Тэгш боломж, тийм хүртээмжтэй боловсрал, шанс, орлого нь хаана байгаа ингээд жоох итгэхгүй байгаа. Улс орныхоо хөгжилтэд итгэхгүй байгаа болохоор илүү болцоотой газар нь очиод бие хүчний хөдөлмөр эрхлээд ч болтгоо мөнгө цэвэрлүүлээ, хоримтлуулъя, тэргээр байр авъя гэж ингээд бодчиход штэ. Тэгээ энэ бүх юм ингээд авилгалтай холбогдоод байгаа болохоор энэ өнцгөөс нь. Гэхдээ энэ авилгалыг бид нар ярихаараа ингээд нэг хувийн болоод байгаа юм шиг бас яриад байгаа буруу байгаа даа. Нэг хүн ингээд авилгал хийгээд байгаа юм бас шүү дээ. Мэдээж янз бүрийн төвшингийн авилгал байгаах нь тогтолцоо нь өөрөө ингээд юм лөө. Тэгээ энэ тогтолцоог ингээд ухаад аваад үзэхээр одоо сүүлийн үед л хүмүүс их ярьдаг болсон байлээ. Хоёр системийн өөрчлөлтийн явцад бид нар шилжилтээ сайн хийж чадаагүй юм байна гэл. Тэгээд таамал. Тэгээд юу вэ гэхээр авилгал өгөх эрх мэдэл тэнд байна л гэдэг чинь тэнд эрх мэдэл чинь ерөөсөө дандаа хөрөнгө мөнгө тэл холбоотой байгаа юм чинь. Өнөөдөр Монголын эдийн засаг дах нийгмийн амьдрал дах төрийн оролцоо өндөр байгаа байхгүй. Төрийн өмч нь их байна. Бид нар 70 жилийн явцад ингээд хоримтлуулсан хөрөнгөний нэлийн их хэсэг нь төр дээр л байгаад байгаа байхгүй. Тэгэхээр төрийн тэр гүйцэтгэх засаглалыг авч явж байгаа улс төрийн нам нь байна уу? Тэр төрийн өмчийг одоо захиран зэлзүүлэх эрхтэй байгаа хүн нь ингээд юу болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ өмчийг одоо эзэмжүүлэгч гэдэг юм. Ер нь бол авилгалгүй улс орн, авилгалын индекс багтаа улс орн бол ялтчгүй хувийн секторын хэмжээ нийт эдийн засаг дотроо өндөр байдаг л да. Тэгжээ цэвэршдэг дотроосоо. Таны хамгийн их харамсаж явдаг зүйл юу? Газар бол бүх нийтэд өмчлөө шүү дээ. Тэгээ улсын өмч хийж байгаад хувьчлал явагдсан шүү дээ. Энэ хувьчлал, газрын энэ хувьчлалын процесс өөрөө жоохон төлөвлөлтгүй ч гэх юм уу. Үе шаттай анхнаасаа маш нарийн зохион байгуулалттай явах хэрэгтэй байсан юм. Явагдаж чадаагүйд нь харамсаж байгаа. Өнөөдөр нийслэл дээр ажил хийж байхад иргэд бол ингээл тий зам тавих газар алга байна, сургууль цэцэрлэг барих газар алга байна, хөвчлөлсөн байна. Хөвчлсөн газрыг эргүүлээд авах гэхээр иргэн бол арчилсан нийгэмд хувийн өмчүүл маш чухал шүү дээ. Хувийн эрхчлөө. Тэ? Хувийн үгээ хэлэх хэрэг. Тэгэл нөгөө хүний эрх. Тэгэл тэрний дараа чинь одоо өмчийн эрх гэж гараад ирж шүү дээ. Арчлан 3 үнд зүйлс нь. Тэрийг худалдаж авах мөнгө хотод алга байна. Ингээл янгууд анхнаасаа энийг ингээд газар бол хотын төвийн газар, дэд үсттэй газар бол үнцэнтэй байна гэдгийг нийтээрээ ойлгосны дараа үнцэнтэй ингээд үе шатаа явуулах байж та гэж харамсаад байгаа юм. Нэгдэх юм. Хоёр дахь юм бол харамсаж байгаа юм. Боловсролын салбарт ажиллаж ирсэн хүний хувьд манай энэ боловсролын тогтолцоо энэ сүүлийн шилжилтийн 30 жилийн явцад хэд хэдэн ингэж өөрчлөлт ороод тэсвэр агуулгын чөөр ингээд хандлагын чөөр зааж байгаа багш нарын чөөр болоод байгаад харамсаж байна. Өнөөдөр би өөрөө бас төлөөлөгч ажил хийж байгаагаар хуваараа бас ажил хөдөлмөр эхэлж болдсон шүү дээ. Хуваараа бас ингээд янз бүрийн юм явуулах гэдэг ингээд тэгэхээр манай энэ залуу үе гэхэд ингээд ерөөсө 10 жилийн дотор ингээд 3-4 үе байгаад байгаа байхгүй. Тэр хүмүүсийн хооронд ингээд ойлголцол үүсгэхэд аягүй хэцүү. Энэ ойлголцыг төлөвшүүлж өгөх хэрэгтэй. Нэгдмэл одоо юм болох хэвээр ерхий боловсрал нь өөрөө дундаа ингээд хэд өөрчлөгдөд явчихгууд ингээд нийгэм өөрөө ингээд тархаа багийн үнд зүйлгүй болчиход байна л да. Тэгэхээр энэ боловсролыг ингэж хуучин систем тогтолцоог энэ бодолцолгүйгээр өөрчлөлт хийж байгаад бас ээж ирсэн харамсаж байна. Та төлөөлөгчийн хувьд өөрийнхөө хийж байгаа ажилд өөрөө таны дүн тавьвал та ямар дүн тавих вэ? Би бол маш сэтгэл хангалуун байна. Дүн гэд хэлэхээр сонгогчд маань бас игдүүцэж магадгүй. Тийм болохоор жоохон нэмэлт тайлбар хийчих гэж бодож байна. Нэгдүгürt би л төлөөлөгч болохоос өмнө бас нэг улс төрийн ажил бол хийж байгаагүй. Тэр ч утгаараа түрүү хэлсэнчлэн төлөөлөгчийн өнөөдөр байгаа эрх зүйн хүрээнд хийх ёстой хариуцлагын хүрээнд одоо бололцоод бүхэл одоо сувгаар
иргэнийхээ дуу хоолой болж ажиллахын төлөө хичээж ирсэн гэж хэлмээр байна. Тэр маань одоо иргэдээ сүлээж авч ирсэн өргөдөл гомдол тэгээд тэрийг шийдвэрлэхийн төлөө ингээд ууггүй явдаг л да. Өнөөдөр манай нийгмийн тогтолцоо өөрөө айгүй сонин шүү дээ. Ялангуяа төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бол ингээд шат амжилга ихтэй. Тэгээд тэн дотор ингээд нэг иргэний хүсэлтийг чсэн биелүүлэхэд бол нэлийн хэдэн албан тушаалтантай уулзж ярьж асуудал нь яа шийдэгдэх тэр механизмын тодорхой болгож яж бас шийдэн шүү. Тэгээд ингэж явж ирсэн бололцооныхоо бүхэл хүрээнд гэж өөрийгөө бодож байгаа. Одоо ирэх хурж байгаа намын төлөөлөгчийн хувьар 4 жил ажилласан болохоор янз бүрийн юмыг санаачилж одоо хэрэгжүүлэх бас боломжууд байлаа. Тэгэд энэ санаачилгаа бол би гаргахдаа зөвхөн тойргийн хүрээнд гэлгүүгээр аливаалах одоо хотын төвийн орон сууцны хорооллыг бүгд нь хамархуйц тийм жоохон цар хүрээтэй санаачлагуудыг гаргаж ирсэн байдаг юм байлээ. Юу вэ гэхээр манайхан өнөөдөр ингэдэг л дээ хотын асуудал гэхээр одоо гэр хороолт тэр усгүй байгаа жорлонгүй байгаа айлын асуудлыг яриад байдаг. Тэгээд бид нар асуудал ярихад бол амархан гэтээ шийдэл нь бол тэгсэн чинь харин хотын төвдөө байдаг. Өнөөдөр яг бодит амьдрал дээр хотын төвд л орон сууц баригдаж гэр хороолт байгаа хүмүүс маань хотын төвд тухтай орчин амьдрах боломжийг бүрдэж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ хот дээр гарч байгаа янз бүрийн журам зохицуултууд одоо иргэний одоо саналыг маш сайн тусгаж бодолцож төлөвлөж хийх ёстой юм хотын төвийн асуудал болчихсон. Эсвэргээр хотын төвдөх бид нар энэ явган өмнө замаа ямар байлгах юм те хотын төвдөх сургуулийн хамрагдах хүрээ хэд ямар байх юм барилгын өндөр юу байх юм. За хотын төвд өнөөдөр баригдаж байгаа байшин барилгын хэрэглэж байгаа одоо цемент, арматур, төмрийн чанарын шаардлага нь хангаж байгаа юм уу гэдэг айгүй чухал байгаа байхгүй. Тэгээ энэ өнцгөөс нь асуудал тандаж би төлөөлөгчдөө хэлдэг байхгүй. Та нар ингээд би ойлгож байна. Гэр орол зам тавих хэрэгтэйг ойлгож байна. Боломжийнхоо хэрэгэд дэс мөнгө тавиад хийх хэрэгтэй. Гэхдээ яг үнэхээр асуудал тэнд байгаа хүмүүсийг амьдралыг сайжруулах юм бол хотын төв дээрээ бид нар зөв бодлого гаргаж явах хэрэгтэй гэдгээ ингээд хэлж ирсэн. Тэгэд яг энэ утгаараа би айгу баярлаад байгаа. Яг ирэх хурж байгаа намын төлөөлөгчдөд ямар нэгэн байдлаар нэг улс төржилгүй асуудал хандсанараа нөлөөлөх тийм байр суурин дээр 4 жил байж чадсан болоо да. Тэгээд энэ хурал зөвлөгөө тэргүүлэгчдийн хурлын тэр олон санал хэлээл цаг завыг нь бариад харьяа газрын хүмүүсүүдээс ингээл айламын суулжхал асуугаад байгаа нь бас тийм учиртай. Энэ Япон улсыг энэ аж үйлдвэрийн өсрөнгөө хөгжилтөд хүргэсэн энэ ноу хау буюу косин гэж яг юу юм бэ? За аж үйлдвэрийн өсрөнгөө хөгжлийн маш их дөрвтэй хувийн нэг энэ косын төгсөгчд оруулж ирсэн гэж өнөөдөр яригадаад эхэлсэн байна Японд. Өмнө нь бол косын маань өөрөө бас яг Япон шиг одоо 120 сая хүнтэй улсын хувьд бол нэг том байгууллага биш л те. Японд даяар нэг 52 сургууль байгаа юм. Тэгээд нэг сургуульд нэг 1000 төгсөд гэдэг 50,000 төгсөд зэрэг сурж ийн гэд бодохоор нэг 52,000 төгсөж сурагч чинь л асуудал байгаа байхгүй. 52,000-аас жилдээ нэг 10,000 л төгсдөг. Тэр бол нэг боловсруучны том улсын бодлогын хувьд нэг өчүүх хэсгэлтэй. Гэтэ яагаад яригадаад байна гэхээр энэний тогтолцоо нь айгүй олон улсын жоохон анхаарлын төвд ороод байгаа юм болоо да гэж бодож. Өнөөдөр бид нэр аав ээж нар бол хүүхдүүдээ ингээд тоог нь бодглоо ямар хэцүү юм те. Би бас ингээд хүүхдийн даалгаварт ингээд том мог нь манай хүүхд ингээд сонирхгүй байхгүй. Ээж чинь тооны ангийн хүүхд байсан штэ чи фото гэж тэр сонирхлын татаж тэр дунд сургуулийн хүүхдүүдийг тоон дуртай, шинжлэх ухаан дуртай одоо бүтээлч юм одоо гараараа юм хийдэг ийм хандлага суулгад төлөвшүүлнэ гэдэг чинь өөр асуудал болчиход байгаа. Тэгээ энэ төлөвшүүлэх процессыг энэ Японы косын гэдэг сургалтын тогтолцоо бол 15 наснаас нь эхэлж байгаа болохоор жоохон амжилттай явчихад. 18 наст дунд сургуулаа төгссөний дараа ялангуяа Америк, Японч гэдэг юм өндөр хөгжилтэй улсад нэг интернетээс маш их мэдээлэл ингээд авсан залуу үе те. Одоо YouTube-ийн одыг л энэ миний би энэ хүний одоо фэндэ гэж бодож байгаа залуу үеийг чи ингээд электроник ангид ороод нэг цахилгааны инженерээр сураач гэдэг ингээд чиглүүлэхэд аюу хэцүү болчиход байгаа байхгүй.
нөгөө дунд сургуульд өнгөд төгссөн ингээд юм сонирхож байгаа юм сониучхан насанд хүүхдүүдэд ингээд юм бүтээх гэдэг чинь юм сонирхолтой байдیں۔ Тэгээ шинжлэх ухаан гэдэг чинь ийм сонирхолтой, ийм хэрэглээтэй байхгүй юу гэдэг өнцгөөс нь ингэж ойлгуулах програмтай байдгаараа тийм юмыг зорьсноор л энэ тогтолцоо бол сонирн байна. Энэ косм гэдэг зүйлийг сургалтын тогтолцоо байгаа шүү дээ. Энийг хэр олон улсууд ер нь нэвтрүүлсэн байдیں۔ Косм гэдэг нь ерөөсөө л нөгөө өндөр түвшний мэрэгжлийн ажилтан бэлтгэх өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн одоо аж үйлдвэрийн одоо 3 дугаар салбар гэж хэлээд байгаа. Яг нөгөө бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт удирдах ажилтан мастер хийх тийм одоо дээр үед л манай техникум гэдэг тогтолцоо байлаа л да. Тэрнтэй дөрвөж тогтолцоо гэж хэлж болно. Тэгээ энэ зөвхөн Японы юм байж байгаа саяхнаас ингээд олон улсууд OECD буюу олон улсын хамтын ажиллагааны байгууллага хүртэл энэ юм бүтээдэг энэ мэрэгжлийн салбарын чиглэлд яаж залуу үе өсвөр насны дуртай болох вэ гэдэг юм дээр ингээд хүмүүс ирээ судлаад байгаа юм тогтолцоо болчихсон. Тэгээ Монгол бол хамгийн анхны тэгээ Япончуудын заавар зөвлөгөөний дагуу нэвтрүүлэх гэж үзэж байгаа орнуудын нэг. Монголд бол анх ингээд 14 оноос хойш туршилтын ангимаг ин хийгээд ингээд явсан. Тэгэд яг үзэгчтэй хэлэхэд би энэ Японы Косм агентлаг буюу Японы үндэсний технологийн хөрөөл ингээд одоо тэр 52 сургуулийг нийтгэж байгаа. Програмаар нь хангаж байгаа, өдөртөн чиглүүлж байгаа боловсролын яамнасаа бас өдөртөмж авч ажилладаг тийм байгууллагын төлөөлөгчийн газрын тэргүүнээр 16-аас 18 оны хооронд ажилласан л та 3 жил. Тэгээ анх энэ төлөөлөгчийн газрыг бол 16 оны намар одоо Улаанбаатар хотод байгуулад тэгээд Японы тэр тусламж дэмжиглэгтэйгээр Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа 3 сургууль байдгийг. 2 нь хувийн сургууль, нэг нь Штүсин дэр гэдэг байгаа. Энэ сургуулиудын одоо сургалтын агуулгыг сайжруулах, багш нарын чадваршуулах, оюутнуудыг энэ багш нарыг энэ Японд солилцоогоор явуулах, Японоос багш авчирч ингээд заалгах ийм ажлыг одоо төлхөө хийж ирсэн. Одоо төлөөлөгчийн хувьд шаардлагатай төвшөнд нь бодлогын нөлөөлөл хийхтэй лобби үйл ажиллагаа явуулах ийм ажлуудыг л эрхэлж ирсэн. Тэгээ одоо манай энэ 18 онд энэ төлөөлөгчийн газрын тэргүүн багтаа гаргаж ирсэн энэ номыг ийм сэтгэл гаргаж ирсэн л дээ. Сэтгэл дээр бол нэлээд дэлгэрэнгүй энэ тогтолцооны тухай ингээд бичээстэй байгаа. Тэгээ манад бол яг 16 онд энэ төлөөлөгчийн газрыг нээх үед бол хүмүүст бас нэг тэрийн болгонд танигдаж амжааг байсан байх гэж бодож байна. Яг нь манайхан нөгөө mëсүүт ч юм уу гэсэн ойлголт бас явдаг байхгүй. Одоо ч гэсэн бас тийм байгаа. Манай одоо өндөр оюуны чадамжтай потенциалтай хүүхдүүд чинь англи хэлийг асар өндөр түвшинд сурж агаад Yale, TOEFL өндөр оноо авч агаад тэгээд одоо Oxford байна уу, Cambridge байна уу, тий MIT байна уу, том ихтэй сургуулиудад л сурахаар яваад байгаа штэ. Тэрнээс биш одоо энэ 15 наснаас аим жоохон инженер талдаа ч юм уу, физик талдаа төлхөө үзэж агаад Японд одоо ийм сургуульд явъя гэсэн юмыг бол нэг жоохон эцэгчүүд ч гэсэн ойлголтгүй болохоор хүүхдээ явуулдаггүй байсан л та. Тэгээ тэрийг нь ойлгох, тэрийг нь ингээд тодорхой болох ажилд бас төвлөрч ажилласан гэж хэлж болно. Тэгээ би өөрөө нөгөө энэ Косм чинь хамгийн анхны Монголоос Японы засгийн газрын тэтгэлгээр явж исэн оюутныхаа хуваар ийм хариуцлагатай ажлыг хийсэн гэх юм уу да. Тэгэд би яг нөгөө нэг эн чинь бас нэг яагаад яриад байна гэхээр энэ боломжийг ашиглаа зүгээр энэ мэргэжлийн сургууль хийсээ илүүтэй энэ Японд бол өнөөдөр энэ төгсөгчдийн 60-70% нь ихтэй сургуульд бас ордог. Тэгээд ингээд бүр нэлийн 20-30% нь юм судлаач, доктор авдаг ийм тогтолцоо болоод төлөвлөсөн байгаа юм л да. 20 настай бас ингээд үйлдвэр дээр гарч ажиллах юм бол баг байхгүй болчихно. Тэгээд энэ судлаач хүний хувьд ч гэсэн айгүй өндөр түвшинд гэж бэлтгэж чаддаг л да. Нөгөө багаас нь ингээд туршилтын ажил, онол дадлахын ажлыг хослуулад яваад байхаар тэгээд манай төлөөлөгчийн газраас жишээлбэл ингээд энэ Космгийн Японы сургуулиудад хэрэгэлдэг сурах хүчийг ингээд математикийн сурах хүчийг хэвлэж гаргасан. Энийг бол үн төлбөргүйгээр улсын төв намын сан бүхэл одоо нийтийн намын сангуудад ингээд бас өгсөн байгаа. Тэгээд энэ ширхгийг тэгээд улсынхаа экстэйт сургуулиудад өгсөн байгаа. 3 сургуулиудад ингээд бэлгэлээд гол нь явсан. Тэгээд энэ дээр зүгээр сонирхуулахад энэ дээр ингээд гарч байгаа жишээл хэрэглээний математик гэдэг энэ дээр гарч байгаа томьёо бол намайг одоо докторийн зэрэгээ хангалах үед хэрэгжилж байсан. Тийм айгүй дээд тоо байдаг. Тэгэхээр нэг өсөө явчихараа нэг тодорхой төвшөнд ингээд
зогсож ин биш ингээд цаашаа бас боломжууд байдаг. Бус системтэйгээ уялддаг болохоор ингээд амжилттай яваа гэж хэлж байна. Тэгээ хүүхдүүдийг нөгөө өсвөр насны хүүхдүүдийг ингээд юм дургу болчихоос өмнө ютубер болчихоос өмнө одоо инженер болгох гэдэг шинжлэх ухааны дуртай болгох чиглэлээс төлхөө заагаад явцдаг болохоор хэрэглээтэй нь холбож өгч шинжлэх ухааны хичээлийг авдаг болохоор сонирхолтой гэж хэлж байна. Хан уул дүүрэгт за бүр тодруулж хэлбэл таны тойрогт богдхааны музейг иргэдийн чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх тийм цэцэрлэг түрээлэн болгоно гэдэг яригдаад явж байсан. Юу энэ ажил маань хэр урагштай явж байгаа вэ? Одоо богдхааны музейн гадна манай өвлийн ордон шүү дээ. Хамгийн сүүлийн одоо манай эзэн хааны гадаа бол нэлээд ийм том талбай байдаг. Тэгээд энэ талбай дээр ийм богдхааны өөрийнх нь одоо гигийн дөрөв бүтээсэн хөшөөтэй. Тэгээд тухайн үеийнх нь одоо 20 дугаар зууны их үеийн дээр шашны үйл явцыг бас харуулсан янз бүрийн дурсгалтай юм хөшөө дурсгалтай томоохон зохицолбор бүтээн байгуулалтын яваад бараг дуусчих. Энэ жил дуусах. Гэтэ анхны санаачлах нь бол одоо 17 онд л төсөв хилцэх үеэр одоо гаргаал ингээл явж байлаа. Тэгэл тэрний дараа чинь ингээл хэдийгээр төсөв мөнгөнд тавигдаал төгсөлт хийгдэх юм болов гэж харж идэл нөгөө газрыг нь ойрхон байдаг нэг компани одоо ээлжүүлэлтийн зорилтоор ашиглана гэд эзэмших ашиглах эрхийг ингээд авцсан байх жишээтэй. Тэгэл энэ дээр ингээл тэр музейн захиргаач гэсэн ингэж болохгүй гэл ингээл хөдөлгөөн тэр хөндлөөл манай ерөнхийлөгчөөс өсвөлэл очиод тэгжээ тэр зөвшөөрлийг нь цуцлаад одоо нийтийнхээ эзэмшил ингээд очиулсан юм гоё цэцэрлэгэн яг одоо миний сонгогдсон тойрог болох одоо гигантны хажуудлалт. Ингээд гигантны дээрээс ингээд харахаар айгуу гоё харагддаг л та. Ингээд би болсон байгаа. Бараг ашиглалтанд орох. Тэг баяртай. 1.6 газрыг 18 оны 5 сард одоо тухайн хотын засаг даргын захирамжаар ингээд цуцлаад. Тэгээ ашгүй ингээд ард нийтээрээ тиймэрхүү энэ бол одоо нийтийн эзэмшлийн талбай байх ёстой гэсэн уур амьсгал үүсэнгүүд нөгөө хувийн компани маань бас нэг ингээд шүүх болоод явахгүй ингээд хүлээн зөвшөөрж байгаа байхгүй юу тийм. Тэгэхээр энэ бол нөгөө нэг иргэний оролцоо штэ. Хотынхоо удирдлага, хотынхоо хөгжил. Ер нь танаа тойрогт тулгамж байгаа асуудал юу вэ? Өнөөдөр хаан улд маш их хүмүүс шинээр нүүж ирж байна. Яг тэгэхээр хаан бол дэд үтцтэй болохоор маш их байр орон сууц отгонууд баригдаж байгаа. Тэгээ энд бол бус дүүргүүдээс тэгээд бүр одоо хөдөр нутгаас ч гэсэн хүмүүс ингээд байр аваад ирж байна. Гэтэл энд оршин суугчлуу чиглэсэн энд хүүхдэн сурах улсын сургуулийн төлөвлөлт, улсын цэцэрлэгийн төлөвлөлт, тэгээ улсын одоо өрхийн эмнэлгийн төлөвлөлт гэх мэтлэн ийм нийтийн одоо зориулалттай байгууламжийн газар бол одоо бараг байдаг. Тэгээ энэ бол маш том асуудал болж байна. Тэгээ одоо байгаа нэг 200 м квадрат өрхийн эмнэлгээр нь төв дээр нь ингээд бараг ингээд жилдээ нэг 1000 гаруй их ингээд төр тэгээ давхар биетэй их үзүүлдэг, нялх очиж үзүүлдэг ийм байгаад байгаа. Тэгээ одоо сүүл рүүгээ сая 19 онд бол бид нар тэр өрхийн эмнэлгийнхаа салбарыг нь Орос улсны хотхон тунд ингээ байр түрээслээд байгуулж арайч үж ачаал уурж байгаа байхгүй. Нэг иймэрхүү тогтолцоо сүүл рүүгээ шилжих юм байна гэж би бодоод байгаа. Тэгээ өмнө нь бол манайхад эмгэтгэлдээ яагаад энэ сургууль цэцэрлэг одоо ингээд 9 сарын 1-нд өгч байгаа болохоор хүмүүс сонирхож байгаа. Яагаад ингээд улсын цэцэрлэг сургууль төлөвлөлтгүй явцсан юм бэ гэдээ хэлдэг. Манайд бол хотоос сул гаргасан журам бол байдгийн штэ. Орол хотхныг төлөвлөлтөө тухайн хотхонд амьдрах ам бүлийн тооноос хамаарат сургууль цэцэрлэгийн төлөвлөлтийг хийх ёстой гэдэг байдаг байхгүй. Тэгэхээр сүүлийн үед одоо хотын одоо ерөнхий төлөвлөгөөний газар буюу өнөөдөр хот хөгжлийн газар болсон байгаа. Тэндээс одоо барилгын ажил эхлэх зөвшөөрөл авах үедээ энэ шаардлагыг хангасан байж л авч байгаа. Гэтэл яагаад баригдахгүй байна гэхээр нөгөө тэр хотхон дунд төлөвлөгдсөн сургууль цэцэрлэг маань хувийн сургууль цэцэрлэг болчиход байгаад иргэд хомдолтой байна. Тэр энэ дээр бол бас жоохон анхаарч ажиллах хэрэгтэй. За тэгвэл улсын цэцэрлэг барий ингээд
сургууль барих хэрэг газар байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгээ сүүлийн үед би сая түрүү хэлсэн нэг хөрхийн эмнэлгийн салбараа байгуулсан гэсэн шүү дээ. Тэрнтэй адилхан гаргалгаа байгаа юм болоо гэж бодогдоод байгаа юм. Тэр маань юу вэ гэхээр ерөөсөө ялангуяа цэцэрлэгийг үл ингэж шийдэх бүрэн боломж байна. Хороол хотхон дунд тодорхой хэмжээний нийт давхрын талбайг дүүрэг юм уу хот өөрөө захиалагчаар ороод урьдчилгаа төлбөрийн төлөөд хотгон ашиглалтанд орох үед үлдсэн төлбөрийн төлөөд ингээд худалдаа тавьж яагаад болохгүй гэж. Өнөөдөр хотын өмчөд зөндөө их бүртгэлтэй өлөдлөхөд байж л байна шүү дээ. Тэгэхээр хот маань өөрөө би бол одоо цаашдаа энийг бол хот бол заашгүй хийх ёстой асуудлуудын нэг гэж бодож байна. Цэцэрлэгийг бол ялангуяа бүхлөтэн газар чөлөөлөд хотын төлөв байгуулна гэхээсээ илүүтэй тэр хотхон дунд нь талбай худалдаж аваад дараа нь урсгал зардлыг нь тэртээ улсын цэцэрлэгүүдэд ямар журмаар олгогдод тэрнтэйгээ адилхан олгоод ингээд явах юм бол бараг бие даасан объект байхаас хямдхан тусах байх. Ийм шийдлүүд бас харагдаж байна. Энэ л одоо хамгийн том асуудал болтгоо л доо. Яг энэ тойргийн тухайд бол энэ 4 жилийн хугацаанд нэг сургууль шинээр баригдаад одоо тусгаж байгаа дунд сургууль. Нэг дунд сургууль Японы засгийн газрын өнгөлтэй бүслэггүй тусламжаар бас шинжилэн баригдсан байгаа. Энэ 11 сард ашиглалтанд орно. 3 цэцэрлэг өргөтгөл хийсэн. Одоо би түрүү хэлсэнчлэн улсын 2 цэцэрлэг орон сууцны хотгон хороолтонд түрээслээд салбараа анги нэг замаар өргөтгөлийг хийсэн байна. Нэг яг энэ асуудлын тухайд бол нэг юм байдалтай байна. Бас чамлалтгүй ямар ч газаргүй байснаа утгад бол чамлалтгүй юм болоо да гэж бодож байгаа. Бас нэг нүдээ сайтаа ажил хийсэн шүү. Тэр нь юу байсан гэхээр өрхийн эмнэлгүүдэд ургийн онцлогоо нэран утлагын аппарат тавьсан байсан тийм ээ. Тэгээ өрхийн эмнэлэг бүрт одоо нийслэлээс шийдвэрч тавьсан байсан. Энэ нэлээ нүдээ болсон ажил эргэжтэйс нэлээ сэтгэл авсан ажил болсон байсан. Баярлалаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч одоо хүнд иргэд олон л одоо санаачлах тавьдаг л бахал та. Ер нь энэ асуудлыг ер нь ямар хөө процедур, ямар хөө зарчмаар шийддэг юм. Ямар ч байсан ингээд асуудлын сонсчод үнэхээр зайлшгүй арга хэмжээ авах хэрэгтэй зүйл байвал би хувьдаа нэг хуваараа ингээд ажиллаад баяжлуулдаг л та би нэг 2 хүүхдээ одоо хуваараа салхинжуулаад мөн одоо урал дээр ч гэсэн ажиллаад байгаа л та. Тийм хүмүүсээрээ дамжуулаад иргэнээс аль болох албасаар өргөдөл авахыг хичээдэг. Тэгээ аль болох тухайн орчинд ч олон иргэдийн гар хэсэгтэй өргөдөл. Энэ нь дараа нь тэр иргэний хүсэлтийг бүлэг иргэдийн хүсэлтийг шийдвэрлүүлээд гэхээр явхад хэрэг болдог. Тэгэхгүй түрүүн би бас хэлсэнчлэн хурал зөвлөгөөн дээр нэг юу мэддэхгүй юм агаарын юм яриад ахаар ажил бүтдэггүй учраас ямар ч үсэ манай орчин суугчдад сонгогчдод ийм асуудал тулгарч байна. Бодтой одоо санал хүсэлтний юм байна гэдгийг ингэж бичүүлж байна. Тэгээд одоо энийг бол би сүүлийн үед аль болох нөгөө нэг цэгийн төвөөр дамжуулж юм авах систем лөө орох юмсан л гэж бодож байгаа. Гэтэ одоо өнөөдөр би өөрөө нөгөө сошиал дээр идэвхтэй байдаг болоод ч тэр юм уу Facebook хуудас центрээр хамгийн ихний юмнууд нь ороод ирдэг л дээ. Байгууллагын гэдэг би хоум пэйж ажиллаж байгаа. Тэргээр ингээд ороод ирсэн тохиолдол иргэнтэй эргэж харилцаад. Тэгээ иргэний тойрог дээр хийх уулзалтуудыг зохион байгуулдаг. Энэ уулзалтыг бас хурлаас зохион байгуулалтаар хийх тохиолдолч байна. Би бас хорооны засаг дарга тэр тухайн хороонд үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн захиргааны байгууллагатай хамтраад хувийн зохион байгуулагч тохиолдол байна. Ийм үед бол өөрийнхөө ажлын тайлан хотын бодлого чиглэл төсөв төлөвлөгөөний тухай танилцуулангаа саналын утас явуулаад бүх хэрэгтээс бичүүлж аваад ингээд саналыг авдаг. Тэгээд тэр санал нь холбогдох харьяа газарт нь шийдвэрлэх одоо албан тооцоог явуулж тэг шийдсэн тохиолдол тэр иргэндээ буцааж мэдээлэх гэдэг ийм л нэгдсэн зарчмаар явдаг л та. Хамгийн хэцүү юм одоо төсөв өртөг шаардсан юм бол маш хэцүү. Гэхдээ ерөөсөө би бол энэ иргэний санал бол аюул чухал. Үнэхээр тэр иргэнд жишээл тэнд хатуусны бодол хэрэгтэй байгаа, тэнд гарц хэрэгтэй байгаа гэдгийг амьдрал хүн л мэдчихэж байгаа байхгүй юу. Хизээш тэнд тэр тухайн салбарын мэрэгчлэнчүүд юм нийслэлийн албаагч би ч гэсэн өөрөө яваад ойлгохгүй машинтай явал өнгөрч байгаа гэтэл тэндгээр гарцаар өглөө болон гарч байгаа иргэн л мэдж байгаа асуудал. Энийгээ заавал ингэж дамжуулж хэлсэн тохиолдолд тэрийг нь
дараа жилийн төсөв төлөвлөгөөнд нь тусгах ч юм уу те ингээ боломжууд гарч ирж байгаа. Нийслэл хотын хөгжил цэцгэлтийг одоо бид юугаар нь харж дүгнэх ёстой юм бэ? Ер нь бол Улаанбаатар хот маань өөрөө баг хот улс шахуу болчихсон байгаа. Тэгэхээр энэ хот маань өөрөө эрч хүчтэй бие даасан ингэж байхын тулд өөрөө ажилдаа орлоготой л байх хэрэгтэй. Тэгэхээр би энийг бол хувь хүн гэхээс илүүтэй Улаанбаатар хот өөрөө ажилдаа орлоготой байх хэрэгтэй гэж тодорхойлмоор байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод оршин сууж байгаа иргэнний одоо орлого одоо эдийн засгийн хэлээр бол нөгөө нэг хүн доногдох дотоодын нийт бүтээгдэхүүн гэж хэлдэг л дээ. Энэ өсөх тусмаа л хувь хүн бол тэр мөнгийг чинь өөрийнхөө эрүүл мэндэд зарцуулна, тэ бүтээн байгуулах юм зарцуулна, хүүхдтэйгээ боловсролд зарцуулна. Тэгээд өндөр боловсролтой, чадвартай, ур чадвартай иргэн бол хотыг хөгжүүлж явна. Хилтэй боловсролтой иргэн бол хотын хөгжилд өөрийн санал хүсэлтэд оруулаад, хувь нэмрээ оруулаад явна. Орлоготой боловсролтой байх тусмаа халамжид дулдуулгүйгээр улс төрийн эрхчлөөгөө тий сонгох эрхээ эдлэн хэмжлэн бүх асуудал шийдэгдэх юм тэндээ очиж байна. Яг хот гэдэг утгаараа бол нэгэн тал бид нар ачилсан нийгмийг байгуулж байгаа юм чинь юм хүний эрхийг дээдлсэн тийм иргэн нь оршин суугч нь орлоготой ажилтай ийм л хот байл хот болж иржээ хөгжиж ийл гэж хэлэх юм л да. Бас нэлээ идэвхтэй төлөөлөгчийн нэг юм болов уу гэж харагдсан шүү. Тэгээд хуралдаа хамгийн сайн эрчтэй оролцдог юм байна та. Хамгийн олон удаа үгэлсэн төлөөлөгч байна лээ. 2018 оны хувьд 104 санал болон асуулгыг гаргаж тавьсан байна лээ. Тэгээд энийгээ та одоо энэ эрчтэй сайн байна, идэвхтэй байна гэдгээ үүрэг хариуцлага гэж ухамсарлаж байгаа төлөөлөгч үү? Мэдээж тэгэл. Өнөөдөр төлөөлөгчийн хийх ажил бол одоо энэ яг төр засгийн бодлоготой үеэд хотынхоо нийгмийн эдийн засгийн тэр хөгжил төлөвлөлтөнд санаа оноогоо тусгах тий тойргийн оршин суугч сонгогчтой төлөөлөд тэр аятуутай орчныг амьдрах орчныг бүрдүүлэхэд нь одоо нөлөөлөх. Тэгээд энэ нийслэлийн харьяа газруудын үйл ажиллагаа төрийн захиргааны байгууллагуудын ажлыг одоо хянах тий төсвийн зарцуул зүйлс хөстэй байна уу гэх мэтчлэн иймэрхүү хуулиар олгоцсон заасан хариуцлагууд л байна. Гэтэ энэ дотроо би бол энэ хурал өнөөдрийн эрх зүйн орчны хүрээнд хуралдаа сууж саналаа хэлэх гэдэг бол хамгийн том ажил нь гэж бодоод байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурал бол жилдээ 10 удаа хуралддаг. 7-8 сард зуны амралт гэдэг хуралддаг. Бус саруудад цардаа нэг л удаа хуралддаг. Энэ нэг удаа хуралдж байгаа том чуулган дээр бол томоохон одоо заавал чуулганаар хэлцэж батлах ёстой томоохон төсөл хөтөлбөрүүд. Ялангуяа хөрөнгө мөнгө шаарддаг үедээ юм шийдвэр гаргах ёстой юмнууд. Тэгээ газар зохион байгуулалтын асуудал, төлөвлөлтийн асуудал, одоо концессийн жагсаалтч байдаг юм том юмнууд хэлцэгдэг л дээ. Тэгэхээр энэ дээр оролцож үгээ хэлэх гэж л төлөөлөгч болсон учраас энэ дээр ёстой тэр тойрогт ажиллаж иргэдээс сонсон санал хүсэлт нь тэр журам батлах гэдэг юмд хаана яаж өнцгөөс нь тусах хэрэгтэй юм гэдгийг хэлхэл ийм өргөтөл хүн байхгүй юу. Тэгээ эн чинь протокол тусахтан дараа нь яригдана ийм юм хийсэн. Тэгээ дээр нь яг 104 гэхээр хүмүүс бас гайхаж магадгүй. 2018 оны тухайд би өөрөө 45 төлөөлөгчөөс 9 төлөөлөгч нь ротацаар тэргүүлэгч болсон энэ жилийн байгаа. Тэгэхээр тэргүүлэгчийн хурал бол 7 нотныг удаа хуралдаад чуулган хуралдаагүй үед батлах ёстой юмнуудыг батлаад явдаг л да. Одоо тэгээд тэр хурал дээр хэлсэн санал манал хүсэлтэй тий шаардлагыг ингээд тоолохоор 104 орчим болж байгаа. Тэгээ улс төрчийн өөрөө багийн тоглолт учраас нэг юм санаачилсан ч гэсэн би ганцаараа хэлээд бусдын дэмжлэг байхгүй шийдэгдэхгүй учраас боломж болгоныг ашиглаж тэр хүмүүстэй ингээд тайлбарлаж ээж л бүтдэг. Тэгээ ингэж бүтээсэн би нэг 2 ажлаа танд тайлбарлаж байгаа. За энэ яг 17 оны төсөв хэлцэжсэн үед шиг санагч байна. Хот дээр ингээд янз бүрийн төвчлөлтийн ажлуудыг ингээд төлөвлөгөө зэгшийн ажлын албанаас орж батлуулдаг л да. Тэгээд ингээд хотын төвд ялангуяа ингээд харж байхад энэ тэнд ингээд жижигэн газруудад төвчлөлт хийгээд явчихдаг. Яалтчгүй ингээд газрын жижигэн болохоор бас жижигэн төвчлөлтүүд хийж байгаа. Нэг газарт ингээд ахмадын ингээд яах тасгал төлөвлөгөөний тоног төхөөрөмж тавиал хажууд нь ингээд жоохон хүмүүсийн тоглох юм тавиал. Тэгэл ингээд явдаг байхгүй.
Тэгэд энэ ингээд нэг тийм нэгдсэн стандарт байхгүй байгаа. Дээр нь нэмээд энэ тоглоом юм хүмүүс ингээл хитгэл бүлэг хүмүүс рүү чиглээд байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл тэнд одоо нөгөө хүүхдээ өөрөө ачаа хараа сууж байгаа эмээ өвнөрт чиглэдэг ч юм уу. Гэтэл одоо тэр төмөр эмийг нь одоо хийн хэрэгжилж идэм бас мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дэр айгүй гайхширсан гэх юм уу. Тэгэд ямар санал оруулсан бэ гэхээр за бид нэр хотын төвд ингээд томоохон хэмжээний тохичлолттой ингээд амралт энэ цагаа өнгөрөх байгууламж барихад хэцүү байж болно. Энийг бол ойлгож байна. Гэхдээ өнөөдөр захын дөрвүүдүүд гэр хороолт газар худалдааж авах бол бас тийм өндөр өртөгтэй хэд бол биш шүү дээ. Тэрбэн төрөмөр нь яригдах мөнгөөр тэнд бол хязгаарч газар авахгүй. Хэдэн 10 сая төгрөгөөр л авч байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар дэдвцэцгүй захын гэр хороолт газрын өнөртөг хямдхан байгаа дээр газар худалдаж аваач. Тэгээ тэн дээр тогтчлт хийхдээ хөлбөмбөгийн талбай байгуулж өгөөч гэдэг саналыг би бараг 5-6 хурал дээр дараалж ярьсан. Зүгээр ажлын хэсгийн хорооны хурал дээр хүртэл одоо хөлбөмбөг гэдэг хичнээн гайхалтай спорт болох тухай хичнээн их өсвөр насны одоо байж чадсан 12-т эрэгтэй хүмүүс шүү дээ. Тэднэрт нөлөөлдөг тухай, тэднийг төлөвшүүлдэг тухай. Багийн спорт гэдэг чинь яаж одоо бие биенээ хүндэх юм харьцаа үүсгэх тухай Ирландын жишээг хүртэл яриад ингээд ярьж явсаар байгаад тэгээд нэг юм дүүрэг болгонд нэг томоохон хөлбөмбөгийн талбайтай ийм цоцлолууд байгуулъя гэдэг юм ингээд 18-19 он ингээд шийдэгдээд эхнээсээ ингээд байгуулагдаад явж байна л да. Нэг юм байх чинь. Нэг стандарттай дагуу тий. За жишээлбэл ингээд төсөв хэлэлцэж явах үед төсвийн агуулга энэ төр их сонирхолтой шүү дээ. Ингээл дотор нь ингээл зарим нэг юмыг маш их наривчл заасан байдаг. Зарим нь ингээл бүхлээрээ багцаараа ороод ирнэ. Яг юу их гэдэг нь мэддэхгүй төсвөөс явж байна. Тэр чинь задлаж суугаад ингээд асуухаар цаанаа басноо байна. За жишээл амар тодорхой орж ирсэн юм жишээлбэл ингээд дүүрэг бол биш ээ. Нийслэлийн харьяа болон дүүргийн харьяа номын сонгуудын яг өргөжүүлэх ажлыг хийнэ гэсэн төсөв ороод ирж байгаа. Тэгээд нэлийн өндөр өртөгтэй 500 сая. Тэг гайхаад гин 500 саяар яг юу их юм бэ гэдэг асуугаал байсан чинь нэг ном л авч өгөх янзтай болчихж байгаа. Тэгэхээр ямар санал оруулсан бэ гэхээр ном бол зөв. Гэхдээ өнөөдөр номыг бол бас хувь хүнчсэн гэртээ худалдаж аваад уншиж штэ. Өнөөдөр хүүхд залуучуудад ялангуяа гэр хороолт бол хичээлээ хийх, очиж суух номын сан хэрэгтэй шүү. Тэгэхээр энэ ийм дөрвтэй төсөв байгаа юм бол энэ мөнгөөр дүүргийн харьяанд, нийслэлийн харьяанд бас ингээд үл хөдлөх зөндөө байдаг баггүй юу? Одоо ажилчдын соёлын ордонч гэх юм. Энэ дунд нэг номын санд өгчүүлээ л та. Тэнд нэг талбай гаргая. Тэгээ тэнд хүүхдүүд очиод ялангуяа одоо Есүс шалгалтын үеэр бол 10 жилийн хүүхдүүд айгүй хочж суун штэ гэдэг. Тэгэд энийг ингээд санал оруулаад явж байгаа. Одоо дүүрэг болгонд нэг тийм номын сангийн тогтчлт хийхээр төсөв нь батлагдаад тэгээд гэхдээ 9 дүүрэгт 9 лингийн зэрэг төсөвд явахад хэцүү учраас эхлээд нэг 3 дүүрэгт дараагийн жил 3 дүүрэг гэх мэтээр одоо бол 9 дүүрэгт баригдсан байх хэвээр. Тэгээ би бас яг баригдсан үе бүгдийг янж хамжихгүй л байна. Ямар ч байсан манай дүүрэгт бол нэг тийм тогтчлт энэ хийгээд явсан. Гэх мэтлээ ингээд санал санаачлага гэдэг бол төлөөлөгчийн ингэж хуралд оролцох бол аягүй чухал ажиллаад байна гэж бодож байна. Энэ сүүлд яригдаад байгаа нэг хот нэг стандарт гэдэг зүйл нэлээд идэвхтэйгээр нийслэл хот дээр яригдж байгаа. Үүнээс хотын иргэд хожих нь юу юм? Өнөөдөр бид нэр Улаанбаатар гэдэг нэг хотод амьдарч байгаа мөртлөө яагаад бид нар Улаанбаатар хот муухай байна гэж хүмжлээд байгаа. Тэгэхээр энэ Улаанбаатар дотор ингээд нэг жоохон давхраачлт юм уу ялгаа гарчаад байна л да. Төвийн хэсгийн хүмүүс болохоор ингээд их гоё дулаахан гоё байранд амьдарч байгаа юм шиг тий. Тэгээ хотын цагт болохоор ингээд айгүй хүн нөхцөл байна. Тэгээ төвийн одоо орон сууцны хэсгийнх нь болохоор тэрийг ингээд өөрчлөх хэрэгтэй тийш нь дэд үстэй байх хэрэгтэй. Хэмжлэн ингээд нэг хот гэсэн юм ойлголт үүсэхгүй л байна л да. Илгэмсүү хандж чадахгүй. Тэгээ хөдөөнөөс ирсэн хүмүүс хотыг муухай болголоо гэдэг ч юм уу. Гэтэл бид нар чинь бүгдээрээ л хөдөөний малч байдаг тийм үнс шүү дээ. Тэгээ энийг өөрчлөх хийн тулд нэг хотод л амьдарч байгаа юм чинь хот нь ятгахна самбар нь нэг загварын байвал илүү миний хот Улаанбаатарт орчихлээ гэсэн юм эсэгдэл төрнөхөөс өсвөлээд нэг загварт оруулъя гэдэг ийм концепц нь яваад байгаа. Анхнаасаа л гадаад амьдарч байгаад Монголд ирээд бодогдсон зүйл юу вэ гэхээр бид нар ингээд үндсэн хуулийн төртэй бол их гоё
маш гайхалтай ийм хүмүүлэг арчилсан нэг байгуулна гэж тодорхойлцсон мөртлөө өнөөдрийн энэ хөгжилтөө яагаад бүх хүмүүс бухимдаад байгаа, гомдлоод байгаа ингээд аваад үзэхээр нөгөө тодорхойлсон философи тэр үзэл баримтлалаа хэрэгжүүлэх аргачлалаа аргаал болохгүй байгаа юм да гэдэг. Тэгээ энэ аргачлалыг тэгвэл яаж гаргах вэ гэхээр энийг бол за дахиад Япон улсаа жишээхэд Япон улс бол хамгийн супер ингээд нөгөө ямар нэг юмыг өндөр бүтээмжтэй одоо аргачлал загвар гаргахтай их сайн ард түмэн гэж би бодод. Тэгээ тэрний нэг нь ингээд энэ стандарт гэх юм уу нэг юм хэмжээгээ бид нэр ингээд байнга шинжилээд хэмжээгээ тэр үзэл баримталтай тааруулж явах хэрэгтэй юм байна. Тэрнээс биш хуулийг шинээр ингээд батлаад байх биш юм бэ. Одоо манайс ч одоо нэг хэсэг ерөөсө хэрэгжээчгүй тийм тогтоол хууль зөндөө байлаа шүү дээ тий. Тэрийг одоо жоохон ингээд зэгцэлж эхэлж байгаа юм билээ. Тэрнтэй адилхан хэмжээ гэдэг ойлголт бол шинжлэхдэх боломжтой. Тэр стандартыг тогтооход оролцож байгаа хүмүүс нь одоо хамтраад ярилцж байгаад ингээд шинжилээд явах боломжтой гэдэг л ийм санааг хэлээд. Тэгээд энэ стандарт сайжруул одоо хож хүн нь хэмбэ гэхээр ерөөсө иргэн л хэрэглэгч. Дээр нь нэмээд хувь хвшил бас өөрөө хождог ийм тогтолцоолоо орох хэрэгтэй. Хот дээр бас энийг бол хот би ганцаараа бидэгаад хийхэд л хэцүү. Өнөөдөр угаасаа манай хотын засаглалын бүтц нь өөрөө ингээд нөгөө чиглэлийн яам тамгын газруудын босоо тогтолцооны дундуур хотынхаа хөгжлийг ярьж ингэж ордог. Тэгэхээр хаа нэгтээ санаачлага нь чиглэл нь арга хэмжээнд давцчихэдэг. Хаа нэгтээ ингээд хаягдчихэдэг юм болчиход. Тэгээ нэг өнөөдөр хотын иргэний амьдралд алхам тутамд нь амьдралыг нь зохицуулж байгаа бүх энэ хэмжээ журам дүрмийг нэг удаа бүгдийг гаргаж ирж тавьж хагаад үнэлгээд өгөөд тэгээд цаашид нэг шинжилээд явахдаа хасаа өмнө хэрэгжсэний дараах тэр үр дагавар нөлөө нь хүнд яаж гарах юм бэ гэдэг нь бас хэрэгжихийн өмнө тодорхой байл зүгээр. Амлдуурт бас нэг хуучин арширны үйлдвэрүүд нилээдгүй байсан шүү дээ тийм ээ. Тэгээд тэднийг нүүлгэн нинээ тэргээл нилээ асуудлууд болж байгаад асуудлууд болсон. Одоо тэр үйлдвэрүүд юу тэнд үйл ажиллагаа явуулж байна уу нүүснэ үү? Үйлдвэрүүд бол ихэнх нь хувийн юм үйлдвэрүүд байгаа. Хуучин бол улсын харьяанд ажиллаж хагаад хөгжлөгдсөн юм үйлдвэрүүд байгаа. Тэгээд яг өнөөдрийн байдлаар тэнд бол арчир боловсруулах үйл ажиллагаа бол явагдахгүй байгаа гэж болно. Энэ маань 2018 оны 3 сард засгийн газрын 73 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг одоо шинжилэн хотын засгийн газрын зээлээр барихаар болсон. Энтэй уялдуулаад төв цэвэрлэх байгууламжид бохироо нийлүүлж байгаа өвчлөлтөнд цэвэрлэх байгууламжууд буюу өөрөөр хэлбэл энэ харига бохироо нийлүүлж байгаа аж үйлдвэрийн газрууд аж ахуйн нэгж хувийн иргэнийг стандартын дагуу одоо бохиросоо цэвэршүүлж нийлүүлээ гэсэн юм засгийн газрын бүр тогтоол гарсан. Тэгээд энэ тогтоолын хэрэгжилт бол 19 оны 5 сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн. Тэгээд энэтэй уялдуулаад ихэнх үйлдвэрүүд 19 оны 5 сарын 25-наас хойш үйл ажиллагаанд зогссон байгаа. Ялангуяа аршир ноолор боловсруулах одоо угаах цэвэрлэх үйлдвэрүүд. Тэгээ энэ дээр бол нөгөө харьяалаараа харьгаа цэвэрлэх байгууламж чинь нийслэлийн харьяа усгийн удирдах газрын одоо харьяа байгуулга гэж бүтцэн ороод явдаг л да. Тэгээд усгийн удирдах газар дээр ясын мөн барилга хотын ойлтын яамны харьяанд явна. Яамнаас удирдамж гараад үйлдвэр дотроо хэрэгэлсэн усаа цэвэршүүлээд стандартын шаардлага хангачаад нийлүүлээ. Тэгэхгүй бол янз бүрийн цэвэрлэгээтэй усыг харьгаа өөрөө угаасаа нийлүүлж чадахгүй байна л гэсэн юм шийдвэр гарсан. Тэгээд би өөрөө бас нэг хэсэг хугацаагаар нэмэлт үйлдвэр технологийн паркийн 18-аас 19 онд удирдлагаар нь ажилласан л да. Тэгээд тэр үед энэ дээр бас жоохон ажилбарт ажилласан байгаа. Тэгээд өнөөдрийн байдлаар тэр үйлдвэрүүдийг нь бол зогсооцсон гэж бас яг тэр цэвэрлэл арчир гэдэг утгаараа бол зогсооцсон байгаа гэж байна. Гэхдээ үйлдвэрүүдэд бол цаашдаа энэ дарханд бол арширны боловсруулах томоохон үйлдвэрийн зохицолбоор баригдаж байгаа. Тэгээд энэ дээр бол очиж үйл ажиллагаа өргөжлүүл эрхлэх юм боломж нь бүрэн нээлттэй байгаа. Тэгээ
Эмээлт ч гэсэн хотын харьяанд бол одоо ингээд төлөвлөлтний төрөнгө оруулагч авлагд явж байгаа паркийн зөвлөлтөөр ажиллаж явж байна. Мөнгө гэж юу таныхаар юу вэ? Мөнгө гэдэг одоо материалын өнцгөөс нь ер нь бол боломж гэдэг өнцгөөс нь бас харж төлөвлөж явах хэрэгтэй байх. Болох аргаа мэддэг, болсон мөнгөө зарцуулах ухаантай. Хизээ ямар юмд хөндлөх ёстой вэ гэдгээ тодорхойлцсон байвал илүү хурдан санхүүгийн бие даасан байдалд хүрэх боломжийг бэлгэнэ. Цаг өөрөө алт гэдэг шиг цаг өөрөө мөнгө байж мэднэ. Тэгэхээр юмыг хийхдээ дандаа системчилж, дандаа үр дүнтэй нэг удаа хийгээд дуусчихна биш. Нэг хийсэн юмыг дараагийн хүн тэр аргачлалын дагаал хийдэг. Тэгжээж тэндээ илүү бүтээн хэмжээнд өрсөн. Тэр утгаараа нөгөө цаг гэдэг бол маш мөнгө төрөлтөд өгөх үстэй юм да. Ингээд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт мань хүрэлцэн ирж оролцсон танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралд тань өндрөөс өндөр гэлэлцсэн амжилтыг хүсэн өрөөё. За баярлалаа. Төлөөлөгчийн газрыг ажиллах явцдаа Японд яг хэрэглэгдэж байгаа юм инженерийн чиглэлийн номуудыг бол орчуулж эхлээд ингээд гаргасан байгаа. Тэгээд энэ номныхаа дээжээс бас танд дурсая. Зүүн асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч инженерийн ухааны доктор Цагааны Байгальмаа хүрэлцэн гэж орслоо. Та бүхэнтэйгээ дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баяртай. За баярлалаа.